Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2024 онд нээлттэй хийсэн Minecraft киног ярьж өгөхөөр бэлдлээ. За манайхан 100 боллоо. Наранд борлож түлэгдээд баалрах үе. Тэгвэл байна. Biomon SPF 50+ нарны тос арьсны чийг болон тосолгийн балансыг тэнцвэржүүлэн чийгшүүлж зөөлрүүлнэ. Өндөр хамгаалалт бүхий SPF 50+ PA3 нэмэх нарны тосны үн ердөө 29800 төгрөг. Монос эмийн сангийн бүх сүлжээ дэлгүүрүүд болон Go to Market-ийн 2 давхардах Monос Cosmetic нэрийн дэлгүүр, E-Mart нэрийн цэгүүд, хөдөө орон нутгийн эмийн сан болон сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой байна. Арьсаа хамгаалаарай. Гэхдээ шууд утгаараа шүү дээ. За ингээд кинонд орцгоё. Дэд ертөнц гайхамшигт үлгэрээр дүүрсэн окторгын дунд байрлах дөрвөлжин хайрцаг. Гэхдээ юу гэж? Энэ бол минийх. Стив хэмээх бяцхан жаал уурхаан гадан зогсож буугаар кино эхэлнэ. Энэ бол манай киноны гол дүр. Даанч хүүхэд уурхаад орох хориотой юм байна. Тэгээд цааш нүгүүлэхтэй. Тэгээд би өссөн. Тийм ээ. Энэ бол би. Би том болчихсон. Яг л адилхан цэнхэр хувцастайгаа. Ганц зүйл нь өөр. Энэ бол би мөрөөдлөө орхичихсон. Харин нэг өдөр би сансан. Гэд нөгөө уурхаа дээрээ дахин очино. Өмнө нь хөөгдөж байсан бол энэ удаа шагааг нь мулт дараад яваад орлоо. Тэгэд хайсан зүйлээ олноо. Цэнхэр гэрэлтэй орб болон түүний шидэд хайрцгийг олно. Орбыг шидэд хайрцагт нь хийхэд өөр ертөнц рүү орох портал нэгдлээ. Манай хүн яваад орлоо. Энэ бол дэд ертөнц. Энэ ертөнц миний тархийг задлах төгсөн. Өөрийнхөө төсөөсөн бүх зүйлийг хийх боломжтой. Энэ бол миний эхний байшин. Энэ бол хоёр дахь нь. Харин энэ бол гурав дахь нь. Ягаан хоньнуудаас санаа авсан юм л да. Харин шүн бүр аимшиг зүйл над руу дайрдаг байлаа. Би найзтай байсан ч болоосоо гэж бодсон шүү. Харин өглөө нэгэн чон түүн дээрэр нь манай хүн яс шидэж байгаад л найзууд болчихлоо. Ингээд чонтойгоо нилээн зузарнаа. Түүнийг Денис гэж нэрлэлээ. Мөн баг багаар хөгжүүлсээр бүхэл бүтэн Стивийн ертөнцийг бий болгочихлоо. Нэг өдөр тэнд байсан шилжигч хаалгыг гүйцээснээр бас нэгэн өөр ертөнц рүү орох порталыг нээчихнэ. Денис шууд л тийшээ нь яваад орчихно. Араас нь яваад ортол ямар ч баяр баясгалгүй харанхуй алт олборлохоос өөр зүйлийг мэддэггүй гахаануудын ертөнцөд хүрээд ирлээ. Тэд манай хүнийг шууд барьж аваад нөгөө шидэд орбыг нь авчихна. Эцэст нь үүний хүчээр бид дэд ертөнцийг эзлэх болно. Тэгээд бүх алтуудыг нь авна. Стив харин шөнө шоронгоос оргоод орбыг буцааж хулгайлна. Тэгснэ Денис төгөд чи бол дэд ертөнцийн эцсийн найдвар. Үүнийг дэлхийд миний гэр тавьж нуу гэд явуулчихнаа. Өөрөө харин баригдчихлаа. Тэгжил би орбыг нуусан юм да. Орб хэр удаан нууц байна? Төдий чинээ дэд ертөнц аюулгүй байх болно. Дүрс шилжиж жаахан ягаан дуу стайлтай Джейсон Момо гарах болно. Энэ бол манай киноны бас нэгэн гол дүр Garbage Man. Цагта автомат тоглоомын авраг байж даанч өнөөдөр гавьсан юмгүй өнгөрсөндөө л амьдраад байдаг нөхөр болчихож банкны ажилтаа ирээд чи Garbage Man уу? Ямар ч гарын үсэг өгөхгүй шүү. Гэтэл байраа чөлөөлгөх мэдээлэл өгчхөд яваад өгнө. Бодит ертөнц ийм л байна да. Манай Гаррет маань хуучин юмсыг дуудлах худалдаагаар зардаг нөхөр дээр очлоо. Би энд хуучин юмсыг дуудлах худалдаагаар зарж байгааг сонсоод ирлээ. Би бол бизнесмен. Би бол хөрөнгө оруулагч. Тэгээд манай хүн тэндээс 1979 онд нээлттэй хийсэн хизээч зарагдаагүй Atari Cosmos гэх хуучин тоглоом дээр үн хаялцсан. Ядаж байхад гарууд том үн хилээд авах юм аа. Чавас гэд 700, 800, 900 гэсээр нэг юм авлаа. Гэтэл санснаар болсонгүй. Хайрцаг нь хоосон байна. Дотор нь харин зүгээр л нэг хогнууд. Байцаарай. Тэнд нэг таньдаг юм харагдаад байх чинь нөгөө шидэд орб байж байна. Хамаг мөнгөө барчихсан. Ажлын байраа бас алдах гэж байгаа Garbage Man маань машиндаа суугаад явж байтал машин нэвдэрчихнэ. Тэр үед хажуугаар нь тэнд шинээр нүүж ирч буй эгч дүү хоёр өнгөрнө. Аав ээжигээ ослоор алдаад эгч нь энтхийн чипсний үйлдвэрт ажиллахаар ирж байгаа юм байна. Тэднийг үл хөдлөлийн мэрэгжилтэн ухтаж аваад байшингийнхан түлхүүрийг өгнө. Таны арын судал дээр яагаад лам гөрөөс байгаа юм бэ? Амьдрал хэцүү байна шүү дээ жаалаа. Би амтны хүрээлэнд давхар ажилтдаг юм. Хэрэгтэй юм гарвал хэлээрэ. Та хоёроор бахархаж байгаа шүү. Ээж чи өөхөл харамсалтай байна. Гिचгээд яваад өгнө. Энэ охиныг Натали гэдэг. Ээжээсээ хойш дүүгээ харж хандна гэсэн амлалт өгөөд явж байгаа ухаалаг охин. Харин хүүг Хенри гэдэг. Зохион бүтээх дуртай ухаалаг хүү бололтой. Маргааш их чин шин найзуудаа өгөөрэй гэд дүүдээ пицца хийж өгөөд бас үнэртэй ус түрхэд явууллаа. Харин Хенри замдаа Гэрэтийн хуучин юмны дэлгүүрээр орноо. Сонирхоод ортол дайжгүй юмнууд байж байна шүү. Танай дэлгүүр гоё юм аа. Мэднэ. Чи юу хагаав? Гүй зүгээр л үзэж байна л та. Тодорхой хэлж чадахгүй байх шүү. Тэгэхээр энэ юу гэж? Энэ бол лоузер сэтгэлгээ. Би үүнд чин тусалж чамд менторийн сургалтаа санал болгоё. Амьдралд хэрхэн ялах вэ? Цагийн $50. Та өөрөө яг яаж амьдралд ялддаг юм бэ? Би мөнгө авч ижил наадахаа хэлнэ л дээ.
Энэ пицца юу? Манай их чинь найзуудтай өгөөрэй гэд хийсэн юм а. Шинэ хүүхдэд арай л хурцдах юм биш үү? Ер нь амьдрал гэдэг чинь гиснэ баахан явцгүй сургаал айлтлаа. За би явах хэрэгтэй байна. Тэгээ гэхдээ пиццагаа үлдээч. Хөөхий. За ямар тач хоолсонгүй. Сургууль дээр очиод захиралтайгаа уулзтал. Би бол сургуулийн захирал Марлин. Би нээлттэй номл гэсэн үг. Саяхан нөхрөөсөө салсан. Манай хуучин нөхөр бид хоёр 20 жил амьдраад яг л нэг жаргалгүй амьдралдаа гацчихсан байсан юм л та. Хүүхдэд юу л яриад байна да. Ямар сонин газар ирчвэ гэж бодож байтал зургийн багш нь бүр сони юм а. За тэгээд жүрж болон гадил зурх ёстой боллоо. Манай хүн ард нь тэрэлтэд үүргэвч зүйлгээд гадил зурчихлаа. Ангийнх нь хүүхдүүд нөтх чи ажиллахгүй гэхэд манай хүн баталж харуулахар боллоо. Тэгээд арга ясанд тэрэлтэд үүргэвч зүйл гэж байгаад хөөрөглөө. Тэгсэн нөгөөх нь очиод чипсний үйлдвэрийн авраг төмсийг унахчихна. Багш нь би энд байгаагүй шүү. Захирал Хенриг өрөөндөө дуудаад баяртай мэдээ гэвэл хинч үхээгүй. Тэгэхээр чи гэрээс хүн дуудах хэрэгтэй болж байна да. Манай Хенри мэрэгэн санаа олж Гаритийг авгаах нь болж жүжиглээд өгөөч гэж дуудах болно. Та миний сургууль дээр ирээд манай авгаах болоод жүжээд өгж болох уу? Үгүй жаалаа. Надад тийм зав байхгүй. Надад $27 байгаа шүү. Гэхэд шууд хүрээд ирнэ. Сайн байна уу? Би Хенригийн авгаах нь байна. Та юу? Нөгөө хог ажигч хочтой залуу юу? Намайг ачаад хаашин чамаагүй аваачиж болно шүү. Танаас салсан хүн их л буруу сонголт хийжтэй. Ингээд явлаа. Манай хоёр Гаритийн дэлгүүр дээр ирлээ. Хенри мэрэгэн санаанд бүтсэнгүй. Ер нь энэ бүхэн хинт хэрэгтэй юм бэ гэд номоо шидлээ. Тэгэд тэрүүгээр юм сонирхож байтал нөгөө дуудлага худалдаанаас авсан орбиг олох болно. Гэрэнд нь хийтэл ер бусан юм болно. Байж энд заавар нь байна. Бизнес чинь дампуурч мөнгө хэрэгтэй байсан ч хамаагүй. Орбиг битгий гэрэнд нь хий. Учир нь энэ доор Эрдэнэс вэ гинөө. Хөгшөө энэ нэг тийшээ явах гээд өгшөг байна. Тэр үед нь Натали дүүн ирэхгүй байхаар нөгөө менежер рүү залгана. Тэр хичээлээ тараад ирэхгүй байна. Би сургууль руу ярьсан. Түүнийг авгаах нь авсан гэж байна. Түүнд авгаах байхгүй шүү дээ. Менежер утасных нь байршлыг тогтоогоод энд байна шүү дээ. Гэдэл явлаа. Манай хоёр орбиг дагаж явсаар нөгөө хуучин уурхайд хүрээд ирлээ. Тэнд нь шилждэг хаалга байж байна. Ардаас нь их чинь орж ирээд Хенри чи энд юу хийж байгаа юм бэ? Энэ хэн бэ? Энэ бол миний ментор. Юу? Би юу? Гэтэл цаанаас нь шилжигч орбиг татаад Хенри хаалга руу оргошахна. Бүгд ардаас нь бариад торгооноо. Хенри зүгээр наад нэг юм тавьчихаач те. Гэхэд тавьсангүй. Бүгд дэд ертөнц рүү яваад орчихлоо. Гарит ороод ирчихсэн байж байтал Натали Гаритийг мөргөөд өөрөө нисээд явчихна. Том залуу байна шүү. Гэтэл менежер хүүхэн гарч ирээд Гаритийг нээсэл авна. Яа, би өгцгөө юунд цогчих вэ? Манай хэд дэд ертөнцийг гайхаастай. Гарит. Тэгэхээр би хот байхгүй нь ойлгомжтой байна. Минийхэр бол бид вау мэд байна. Ингээд чи хин гэдгээ дахиад хэлдэ. Гарит the Garbage Man Garrison 1989 оны автомат тоглоомын авраг. За чи мэдэхгүй л бахал та. Тентхийн дөрвөлжин хоныг манайхан гайхнаа. Тэр үеэр ард дуур нь нэг дөрвөлжин нөхөр шилжиг шаалгаар шилжиж явчихна. Дөрс шилжиж гахаануудын ханхуй ертөнцийг харууллаа. Ходлоо дог залах уу харах нь да. Өшөө их алт олборлохгүй бол дэд ертөнц рүү явуулаад наранд та нарыг зомби болгочихно шүү. Байц чи юу зурж байгаа юм? Аль би харъя да. Зүгээрээ зүгээр. Хөөхий юм а. Гэхдээ алт олборлоход хэрэггүй. Гэт хөөхий тооройг алчихлаа. Тэр үед нь шилжигч хаалга дахин бий болно. Орбидэд ертөнцөд ирсэн байна. Эмгэн шорон руу ортол тэнд нь манай Стив байж байна. Эргээд ирсэн байна. Түүнийг олж ир. Битгий тэнэг юм хийгээрэй. Яалаа гэжтэй. Гэснэ шууд л ил давлаа. Тэгэлтэй. Тэгвэл чиний нохоогоор чиний би хоол хийх болно. Тэгэхээр энэ эмгэн Стивийн нохоог барьчихсан гэж ойлгуулад манай хүнийг боолчулж байгаа юм байна. Нөгөө дөрвөлжин багийн дэлхий рүү ирчихчээ. Зөрөөд манай Стивийн чон. За одоо нохоо юм да. Дэд ертөнц рүү гүгээд орчихлоо. Дөрвөлжин хонтой манай Гарит ярьж байна. Би даруугаар алт хайж байна. Биднийг Эрдэнэсийн сан руугаа аваач. Болж үзээ. Гэртээ харьцгаая. Гэд яг буцах гэтэл шүн болчихноо. Шүн болохоор энд харанхуй ертөнцийнхээ ирдэг шүү дээ. Энэ удаад ном сумтай арга яснууд гараад ирлээ. Бас аал зунчихчээ. Манайхан зүхтэж гарлаа. Гарит замдаа нөхрөө унаад Хенри маань харин мод мөргөөд нэг кубыг жижигрүүлчихнэ. Хенри эндхийн бүтцийг ойлгох бололтой. Кубүүдээр өөрсдөө цамхаг барьлаа. Даанч орб гадаа нүлчгэж. Гарит эвтэйхэн гараад иртэл ард нэг өвсөн хүн шууд алгадлаа. Тэгсэн дэлб алгадахаар дэлбэрдэг юм байна шүү дээ. Одоо харин зомбинууд хүрээд ирчихжээ. Хоньнуудыг эдэж өгч байна. Гарит цамхаг руу яванга орбиг олоод автал нэг нөхөр харваад гэрийг нь хагалчихлаа. Тэр доороо нөгөө шилжих хаалга байхгүй болчихов. Муу тэнэг одоо бид яаж харихулж байна? Тэгэд наашаа гүүгээч. Гарит маань том биенээс цаашгүй юм аа. Яг алуултгийн даваан дээр Хенри түүнийг орууллаа. Бүгд дээвэр дээр шахагдаад зомбид бүчүүл
хүлээд байж байтал гэнэт Стив гараад ирлээ. Зомбинуудыг гүвж гарнаа. Удалгүй яг цагтаа нар мандлаа. Тэгэд бүгд шатлаа. Та хэн бэ? Би бол Стив. Та нар хэн бэ? Денис хаан байна. За та нар надад орбо надад өг. Та нар юутай орооцолцсноо мэдэхгүй байна. Үгүй ээ. Энэ зүйл биднийг буцаад харихад хэрэгтэй. Даанч энэ тэнэг гэрийг нь хагалчихсан. Юу вэ? Тэнгэр минь. Тэр гэр байхгүй бол наадах чи ажиллахгүй шүү дээ. Та нар гэртээ харж чадахгүй гацчихсан гэсэн үг. Ганцхан Woodland харчтал шин гэр байгаа. Гэхдээ тийшээ очих юм бол бид бүгд өөхнө. Тэгвэл бид эндээ л байж бай л да. Бас тэгж болно л та. Сонс. Би та нарыг гэртээ харихад туслая. Та нар орбо надад өгчих. Та энүүгээр яах гэж байгаа юм бэ? Чамд хамаагүй. Гэд тохирлоо. Гаррет очоод. Сонс. Бидний өдөрдөгчийн хувьд хэрвээ чи биднийг хөлөгдөх юм бол би чамайг чанга өгцгөрөө болгоод өгнө шүү. Гэтэл менежер ирсэн. Бид нар саяхан танилцсан. Тэр бидний өдөрдөгч биш. Гэд тураанаа. Гэхдээ Стив тохирчлоо. Менежер. Тэнгэр минь. Ямар гэчин тэнгүүдийн дунд ирчих вэ? Нөгөө дөрвөлжин залуу дэлхий дээр явж байгаад машин дайруулчихлаа. Дайрсан үнэн хэн байсан гэж нөгөө захирал авгаа. Та зүгээр үү? Уучлаарай. Би саяхан салсан юм л та. Ингэснэ. Та намайг шүүхдэхгүй үсттэй. Сүүлийн үед би шүүхээс харшилтай болоод байгаа. Ер нь хоёулаа сайхан хоол идвэл ямар уу? За манай хэд тэрүүгээр танилцсаж өглөө. Эд хэн бэ? Эд бол энтхий хэрэгэд. Тэд бол тайван, амгалан ямар ч хор хүнэлгүй. Эднийг бүгдийг нь та барьсан юм уу? Эхэнхийг нь. Сонс. Энд чи юу төсөөлнө? Тэр бүхэн чинь боломжтой. Ямар ч хязгаар байхгүй. Тэрүүгээр нь амар том төмөр аварга бит явнаа. Воо. Энэ юу вэ? Наадах чи энтхий хамгаалагч. Төмөр аварга бит. Хэрвээ иргэд рүү дайрвал энэ ажилтг юм л да. Гэж байна. Тэгэд Стив тентхий хоолыг тэдэнд танилцууллаа. Та нар уулын лава болон дахиа хоёрыг холвол юу болохыг мэдэх үү? Лава чикен болдгийм. Сонсдоо тэгээд үнэрэл гэснэ дууллаа. Lava chicken Stevie lava chicken янзын амттай штэ. Оо мамасита тохон хиндарч байна. Шүүслэг бас ширчигэнсэн зөө шайтаж. Жинхэнэ амтыг зөвхөн эндээс лава атаа. Яа, янзи. Эдэж үзүүлэх гэсэн чинь халууныг нь мартчихжээ. Харин манай Гаррет очоод ингэж хацд ингээд хацлаа. Яадаг ч үгүй шүү. Моогүй шүү. Залуу минь чи үнэхээр эргүү амтан байна. Гахааны ертөнцид эмгэн генералаа дуудаад Стив биднээс урвсан. Түүнийг ол. Миний тагнуул түүнийг лава чикен дээр байна гэж хэлсэн. Оо тийм үү. Үнэхээр сайхан газар шүү. Лава. Зогс. Хурдан шилдэг гахаанууд аваад түүнийг амьд өгсөн хамаагүй надад аваад ир. Гэт тэдэнд наранд гарсан ч гэсэн яадаг чгүй. Би омон SPF 50+ өглөө. Стив манай хэдэд өөрийнхөө зэвсгийн агуулгыг танилцууллаа. Тэсрэх бомбог, алмазан хантаац, сэлэмнүүд, нисдэг гутал. Гаррет тэрүүгээр сонирхож байгаад нэг юм олноо. Энэ хог чи юу юм? Наадах чин шилжигт сувд. Хаашаа шидэн? Тийшээгээ шилжидэх юм. Гэтэл Гаррет хоошоо шидээд шилжчихлээ. Би сая яасан бэ? Наадах чин надад ганцхан байсан шүү дээ. За яах вэ? Тэгэд энэ бүхнийг хэрхэн хийдэг аргаа танилцууллаа. Энд материалуудаа тавиад нийлүүлж цохиод шин сэлэмтэй боллоо. Бум! Гаррет тэгвэл би жинхэнэ сэлмээ харуулъя. Гэд туршиж үзтэл 2% гараад ирлээ. Үгүй яах вэ? Нончок болгож ашиглаж болох юм тийм ээ. Би угаасаа тех гэж л хийсэ. Манай Хенри харин шууд л өөртөө буу хийчихлээ. Залуу минь чи дэлхийн хогоор зэвсэг хийчихлээ. Чи бол next level юм байна. Гаррет тусгайлан Стивд наашаа ирэхдээ би заавар дээр энд Эрдэнэс байгаа гэж уншсан. Үгүй тэр чинь өөр газар байдаг юм. Би чамд нэг юм их тодорхой болгоё. Эрдэнэс байхгүй бол ор байхгүй. Гэд өөрийнхөө зорилгыг илчиллээ. Тэр үед нь гахаанууд хот руу дайрлаа. Нөгөө генералтай Стив халзагнах гэтэл Гаррет урдуур нь орж ирээд үгүй энэ гахаа минийх. Чи бүх алдрыг ганцаараа авч чадахгүй. Гэд хувингаа эргүүлж байтал Стивигээ цохиод унагчихлаа. Өөрөө харин шал арчин шүү дээ. Бүсгүйчүүд харин сайн үзэж байна. Гаррет гинэт амар хөдөлгөөн хийгээд очтол барахгүй нэ. Ашгүй төмөр голем ирж түүнийг аварлаа. Стив сэрээд юу болсон бэ? Юу болох вэ? Би тэр гахааг ялчихлаа. Манай хэд тэндээс зүхтнаа. Хавцал тулахад Стив нэг юм гаргаж ирээд электро далавч. Тийм ээ. Нис. Гаррет тэндээс чи ихэлгээд Хенриг түлхчихлээ. Хенри харин ниснэ. Гаррет ардаас нь нистэл Стив байц. Би 3-ыг авсан гэж бодсон үгүй ээжээ. Гэт манай Гарретийн ардаас үсрээд Гарретийг унлаа. Тэгэд тулаан агаар дээр үргэлжилнэ. Агаарын бөмбөлгөн гахаанууд амнаасаа галаар бууддгийм байна. Манай хоёр нэг нарийнхан нүхээр гарах боллоо. Их нягт байрлал авч байгаад гараад явлаа. Манай хэд зүхтэж чадлаа. Хүүхнүүд харин үлчгэж. Бүгдээрээ нөгөө орбны гэрийг авах модо харшиг дээр уулзцгаана гэж итгээд явцгаалаа. Манай захирал харин тэр үед нь дөрвөлжин
залууг найраастай. Манайхын Стивэс саяных юу байсан бэ? Сонс. Гахаануудын хатан Малгоша. Гахаануудын харанхуй ертөнцийг удирддаг. Малгоша залуудаа бүжгэлдэг байлаа. Даанч түүний бүжгийг тэр үеийнх нь ойлгоогүй юм. Урам нь хугарсандаа зөвхөн алт олборлож, дуусшгүй шунлаас өөр зөвлөгөө болсон. Тэр орбыг ашиглаж мөнхийн харанхуй ертөнцийг бий болгох гэж байгаа. Хэрвээ тэгж чадах юм бол гахаанууд үүрнээсээ гарч нартай байсан бүх ертөнцийг эзлэх болно. Би наад орборч нь Малгошод молиг өмхүүлж байгаад найз Денисийг аварна. За ингээд бүх юм тодорхой боллоо. Манай хэд орбны гэр байгаа. Модон харш гих газар руу явцгаалаа. Малгоша харин бүтлгүүцсэн генерал алаад тэдэн рүү бүр хүчтэй аврах том гахаа илгээнэ. Манай хоёр бүсгүй явж байгаа Денистэй таарна. Манай менежер Ясуг өдөл номхруулчих юм шүү дээ. Амтны хүрээлэнд ажилдаг болохоор аргагүй бах л та. Тэгэд тэр Денисийг таньна. Чи Денис гэж юу? Стиви яриадсэн Денис байна. Тэр биднийг модон харш руу газарчлах юм байна. Гэт Денисийг аваад явлаа. За тэгээд модон харш дээр гоё юм болохоос өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаа явуучаа. Сабад арцсан манай царайлгууд бол лайк адарна шүү дээ. Манай тэрэн замаараа Эрдэнсийн уурхаа орно. Гаретийн санаачлагаар шүү дээ. Хенри тэнд уурлаж. Та нар энийг төлөвлөсөн гэж юу? Яагаад бид шууд явж болохгүй байгаа юм бэ? Игч минь аюултай байдалд байгаа шүү дээ. Гэтэл нөгөө авраг гахаад эднийг алхаар ирлээ. Манай хэд галт тэрэг ашиглаад F-тэйхэн зугтлаа. Тэгснэ нөгөө алгадахаар дэлбэрдэг өвсөн хүмүүстэй таарад бүгдийг нь алгадаж том дэлбэрэлт үүсгээд тэндээс гарна. Хенри уурлнаа. Танаас болж өөхөх шахлаа. Эрдэнсийн төлөө амиа бодоод энтер гэтэл Гарет. Сонс. Хамаа алга. Надад Эрдэнэс хэрэгтэй. Би бол ядуу дампуурсан хүн. Би удахгүй байраа чөлөөлнө. Би чам шиг ирээдүйтэй ухаалаг биш. Би чинь лузер. Тийм болохоор л надад мөнгө хэрэгтэй байна мэдвүү. За манай хэд Woodland Mansion-ийн гадаа ирлээ. Стив тайлбар өгөх болно. Модон харш 3 давхартай. Эхнийх дээр сүхтэй хамгаалагчд хүлээж байгаа. Харин 2 дахь давхар дээр хар шиднүүд бий. Харин 3 дахь давхарт бидний хааж буй зүйл байгаа. Даанч түүнийг төгсгөгч хамгаалж байгаа. Тэр шилждэг. Гэхдээ юу ч болсон түүний нүд рүү битгий хар. Нүд рүү харах юм бол тэр тархийг чинь шарах болно. Манай гурваарлаа. Гарет Стив хоёр дуулж анхаарлыг нь сарниулаад харин Хенри нууцаар орох болно. Даанч баригдчихлаа шүү. Манай хоёр бас баригдлаа. Нөгөөдөл нь манай хоёрыг барьж яваад рингэн дээр гаргаж байгаад дахиад унсан жижиг хаалгтай зодолдуулж зугаацсан. Хенри харин баригдахгүй явсаар хайснаа оллоо. Ингээд л тэр үед ард нь төгсгөгч хүрээд ирчихэж. Гарет хаалгтай халзагнаж байгаад рингний оосроор түүнийг цогцглоо. Нөгөөдг нь хариу уйлаад унна шүү. Чи зүгээр өөхөөмн. Түүнд битгий идэг. Наадах чинь чөтгөрийн зүрхтэй. Хенри нөгөө юмныхаа нүд рүү нь харчихжээ. Шууд тархи руу нороод. Чи хизээч над шиг болж чадахгүй Хэнк. Бүүжүг. Дэд ертөнцөд чи хэрэггүй Хенри. Би ч бас. Бүгд чиний буруу. Үргэлжил тийм байсан. Чиний хийсэн юм бүхэн бүтлгүүтдэг. Хенри гинэт ухаан ороод нүдэ анж байснаа нөгөө чөтгөрийг сүхтээд хөөчихлөө. Эцэст нь төгсгөгчийг унагнаа. Бэлгэнд харин шилжигч алмазыг авлаа. Хаалк харин Гаретийг яг нухтгийн даван дээр Стив хүлгээ тайлж байгаад түүнийг аварлаа. Хенри ч унаад ирлээ. Шууд л хурд хийгээд тэндээс гараад гүйцгэлээ. Харин гахааны айрам гадаа нотоод хүлээж байна. Энэ удаа эмгэн өөрөө хүрээд ирж шууд л шидтэй таягаараа орбыг татаад авчихна. Манай хэд гүүрэн дээр хідэн гахаатай үлдээд нөгөөдүүл нь теслэгч барьж авч амиа хорлох гээд ирж байна. Гарет шууд л Хенриг аваад онгоц руу шидчихнэ. Тэгээд Стивийг өсөргөж явуулаад өөрөө тэнд нь үлдэж амиа зөлөслөхөр шийдв бололтой. Шилээ зүүж байгаад л үзэж тарлаа. Манай хоёр зүхтаасаар нэг газар уннаа. Харин тэднийг бүсгүйчүүд олцгож. Денис бас тэнд нь байж байна. Эгчдүү хоёр уулзаад бөөн баяруулж байна. Эгч нь чамайг муухагаар хэлж унтрааж байсан бол уучлаарай гэд дүүгээсээ уучлалдах байна. Тэр үед нь эмгэн нөгөө ярьсныхаа дагуу орбыг ашиглаад хар үлээр нарыг халахалж мөнхийн шүн болголоо. Шүн болоход портлуудаар дамжин харанхуй ертөнцийнхэн дэд ертөнцөд гарч ирнэ. Манай хэд яарвчилж зэвсгийн дэлгүүртээ очиод зэвсгээ базаалаа. Хенригийн бүтээлч чадвар энэ үед л хэрэг болж янзын төлөвлөгөө зохион шүү дээ. Зөндөө олон төмөр хамгаалагчдыг хийн. Хурдлуулагч гутал өмсгөн. Тэгэд тесрэх бөмбөгөөр өрх тавина. Болж байна шүү. Алмазын сэлэм хэрэгтэй гэд Наталид алмазын сэлэм өглөө. Харанхуй айрам дайрнаа. Харин манайхан төмөр хамгаалагчдаар айрам бий болгочихож. Тэр дунд нь бас нисдэг гуталтай ахмадыг бүтээж гисэн байна. Эмгэн тэндээс. Төмөр хамгаалагчд өөрийнхэнд нь халдхаас нааш хин рүүч дайрахгүй шүү дээ. Гэтэл нэг гахаан гиндээ дайрчихнаа. Хэлж дуусаагүй байдлуу Travis гэд дан ихэллээ. Манай Хенри буудаад Натали сэлэмдэд аалж өгч байна. Авраг гахаа манай хоёрыг хөөж байтал нисдэг ахмад бууж ирээд түүнтэй халзганлаа. Стив харин алмазан хантаа зөмсчихсөн. Шууд өдөрдөгч рүү дайрлаа. Үсрэлттэй дайралт хийтэл өө хөөрхи арай хүрсэнгүү. Тэгэхээр нь дахиагаар дайрах болно. Төмөр ахмад авраг гахааг арай дийлсэнгүй. Ялагдах үед манай хоёр нар халахлагчийг унтраахаар явж байна. Нөгөө шилжигч алмазаа буунда хийж буудаад дээшээ гарчихлаа.
Авраг гахаа харин Наталийг яг алдгийн даван дээр тэндээс менежер хүүхэн Денистэй хамт гараад ирнэ. Денис харин чонын сүргээ аваад ирчихэж авраг гахаа чоннуудтай үзэж байхдаа түүн рүү буудаж Хенри доош унлаа. Яг унаж өгтгийн даван дээр үүлэн дундаас Гаррет нисч гарч ирээд түүнийг аврах болно. Чи намайг амиа зөлөөсөлсөн гэж бодоо юу? Би зүгээр л устай хөнгөний зал хэрэгэлсэн юм. Ямар үдэ? За ингээд Гарреттэй гарбэж буцаад тоглолтод орж ирлээ. Унаж ирсэн галтаагарын бөмбөгөөр орб руу галлаж нар халахлагчийг сүйтгэн. Шууд л нар гарч харанхуй ертөнцийн шатлаа. Би хэлсэн штэ. Биомн SPF 50+ PA 3 нэмэх өндөр хамгаалалттай нарны тосоо түрхчихсэн байсан бол ингэж түлэгдэхгүй шүү дээ. Манайхан нарны тосоо түрхэж царайлга хадгалаарай. Монос эмийн сан болон сүлжээ дэлгүүрүүд Go to Market-ийн 2 давхраас бас Monos Cosmetics авч болно шүү. Авраг гахаа орбыг автал нисдэг ахмад ирээд хариугаа авна. Эмигний нарны ерөндөг нь дууссан бололтой сүлдээд унаж байна. Чи дотроо мэдчил байгаа. Итгэл найдвар биднийг урам хугаралт руу л аваачдаг юм. Наадах чинь голоос нь бууж өгсөн хүмүүстэй л хамаатай. Гэт цааш явна. Байц. Нэг юм хэлий. Нааша хүрээ дээр. Чи хулигтж байгаад намайг бүлэх гэж байгаа үсттэй тийм үү? Үгүй дээ, яалаа гэж. Гэхэр нь яваад очтол болдоо. Байц. Дахиад нэг юм хэлий. Үгүй байлгүй дээ. Одоо гоё юм хэлнэ. Доош. Гэснэ дахиад болж үзье. Чи бол дуусшгүй хорон санаатай юм байна. Бэж энийг хартай. Хотох шидэлт гэснэ өхөд өглөө. За ингээд манайхан дид ертөнцийг аварчихлаа. Бүгд буцах боллоо. Стив үлдэж хийх юм их байна гэхэд Натали та ягаад дэлхий дээр ид шид хийж болохгүй гэж гээд яваад өглөө. Стив хэсэг бодож байснаа. Мөрөдлийнхөө ертөнцөө дэлхий дээр бий болгоно гэд тэдэнтэй хамт явлаа. Тэгээд манай Гарретийн дэлгүүрийг тэд нар мөрөөдлийн газраа болгон хувиргана. Манай эдч бас хоосонгүй алмаз энтертэй шүү дээ. Денис амтны хүрээлэнд менежер бүсгүйтэй хамт. Харин Натали чипсний үйлдвэрээ болоод бие хамгаалах урлагийн төв нээж гэж. Хенри зорилгодоо тууштай байж зохион бүтээгч болсон. Нөгөө тэрэлтэд үүргэвчээ үүрээд хичээлдээ ирэн шүү дээ. Манай Гаррет харин жинхэнэ сайн найзтайгаа учирсан. Тэр нь Стив. Vibe нэгтээ энэ хоёр маань сайн найзууд болох байхаа. Нэмэлтээр хэлэхэд Захирал авга харин нөгөө дөрвөлжин залуутайгаа гэрэлж гэж. Нөгөөх нь хүний хэл сураад харин Захирал дид ертөнцийн хэлийг сурч гэж. За ингээд хэлэх дуртай үгээ хэлье. Энд хүрээд кино маань дууслаа. Киночд байлаа. Өндөр хамгаалалт бүхий шинэ нарны тос. Ямар ч үед арьсыг бүрэн хамгаалж давхар чийгшүүлэх үйлчлэгтэй. Нарны хитийн туянаас 16 цагийн турш найдвартай хамгаална.